Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн тухай конвенцийн талуудын бага хурал үргэлжилж байна. За яг одоо бид хурлын талбайгаас дагаал орчин уур амьсгалын дэд сайд Мөнх тамиртай ярилцахаар студид урьж авшираад байна. Урилга хүлээг авч энд студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Хоёулаа COP 17-г одоо зохион байгуулахад ямар одоо ерөнхийдөө процессуудыг ярих гэж бодож байна. Манай юуны хувьд Монгол улсын хувьд сүүлийн 2 жилийн дотор бас нэлээд хэдэн сайдын нүүр үзчлээ. 3 сайдын нүүр үзлээ тий. Тэгэхээр зэрэг энэ дээр сүүлийн 8 сарын хугацаанд ажиллахад ер нь ямар шохон байдалтай байж байгаад одоо өнөөдөр хурлын зохион байгуулахын эхний нээлтийн өдөр хүрсэн бэ. За яг мэдээж энэ зөвлөлт тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурал маань анх одоо 21 оны 10 сард хүсэл Монгол Улсын засгийн газар хүсэлт гаргаснаар одоо баталгаажсан байдаг. За ингээд COP 17 буюу энэ конвенцийн баг хурлыг Улаанбаатар хотод шийдвэрүүд нь 22 онд гарсан байдаг. За үүнээс хойш хугацаанд мэдээж одоо 3-4 сайдын үед бэлтгэл ажиллагааг үе үеийн сайд нэрийн хүрээнд ажлын албаны хүрээнд бас бэлтгэл ажиллагааг тодорхой хэмжээнд хийгээд явж исэн. За энэнийг бол одоо өнгөрсөн 2025 оны 8 дугаар сард конвенцийн газар бол Монгол Улсын засгийн газар хүлээн авагч орныг ирээ байгуулснаар баталгаажиж одоо энэ стандартын дагуу нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны хурал болдог стандартын дагуу дэд бүтцийг барьж байгуулах ажил. За дээрэс нь энэ хурлыг зохион байгуулахын бодлогын баримт бичгүүд дээр ямар шийдвэрүүд гаргах, айл улсууд юу гаргаж ирж тавьж байгаа гэсэн номхон бэлтгэл ажлууд хийгдэж байна. За ажлууд бол өнгөрсөн одоо 1 жил гарангийн хугацаанд хийгдэж байна. За миний хувьд гэх юм бол одоо сүүлийн 8 сарын хугацаанд энэ ажлууд дээр бэлтгэл ажлууд дээр хамтарч ажиллаа. Хурлыг зохион байгуулах үндэсний хороо гэж байгуулагдсан. За үндэсний хорооны дараагаар бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд байдаг. За мэдээж үндэсний хорооны даргын одоо дурдлагын доор бол одоо энэ зохион байгуулах гэдэг бас хийгээд өнөөдөр маань ингээд хурал маань амжилттай албан ёсоор эхэлсэн нээлттэй хийсэн 197 улсын маань засгийн газрын албан ёсны төлөөлөгч нар орсон. Одоо энэ зоны дотор бол эд хурлууд маань явж байна, бүсийн хурлууд явагдаж байна. За албан ёсоор COP 17 буюу зөвлөлт тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлын одоо ерөнхийлөгч буюу даргын үүрэгт ажил Монгол Улсын засгийн газрын гишүүн гадаад хэргийн сайд Баццэг сайд руу шилжиж бүрэн эрхийг эхэлснээр одоо энэ бүрэн эрхийн хугацаанд хамтран ажиллах дэд хороодуудын бүрэлдэхүүн за удирдах хороо гэх мэтлийн асуудлуудыг сонгоод одоо эд ажиллагаанд өрнөө явж байна. За баярлалаа. Өнгөрсөн хугацаанд одоо таны биеэрээ оролцоод явж одоо энэ хуралд ингээд хурлын бэлтгэл ажлыг хийгээд явж хахад хамгийн их сорилттой байсан зүйл нь юу байна? За яг мэдээж энэ томоохон бүтээн байгуулалт том бэлтгэл ажлыг хийхэд олон хүний өршөлтмөр орж байгаа. Маш олон өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэсний үр дүнд гарч байгаа. За мэдээж олон талд хүмүүс ороход бол бас нэг юм ойлгослын асуудлууд, мэдээллийн зөрүүтэй байдал, мэдээллийн урсгалын асуудлууд тулгамддаг юмнууд зөндөл гарч ирсэн. Яг одоо энэ болгоныг дурсаад явах юм бол одоо бас хэцүү байх. Бараг энэ нэвтрүүлгийн цаг хүрэхгүй байх. Гэхдээ энэ олон хүн зорж, сэтгэлээ зориулж, хамтарч ажилласны үр дүнд бас энэ хурал болж байгаад баяртай байна. За мэдээж миний хувьд бол оролцоод хамтдаа хийгээл явснаас одоо маш олон хүний хүчтэй гаргаж байгаа. Энэ үе үеийн тухайн сайд нар тэр үед ажиллаж исэн ажлын албаныхан за өнөөдөр бас энд ажиллаж байгаа ажлын алба за түүнээс гадна нийслэлийн засаг дарга бүх яамнууд орж ин. Жишээ нь одоо энэ 10 үндэсний хорооны доор бол 12 дэд хороо байгаа. Дэд хороо болгоныг бол нэг яамд харьяалж байгаа. Соёл аялал жуулчлалын яам байна, цахим хөгжлийн яам байна, за сангийн яам, хүнс хөдөө аж ахуйн гээд бүх яамнууд энэ COP 17 хурлыг зохион байгуулахад маш их хэмжээний зүтгэл гаргаж энэ ажил бас бүтэж байгаа гэж хэлэхтэй. Хүмүүсийн одоо биднэрт ирүүлж байгаа хамгийн түгээмэл асуулт гэх юм бол одоо энэ COP-ийн эдийн засгийн үр өгөөчийн талаар их ярьж байна л та. Жишээлх юм бол одоо COP 27 Египтэд зохион байгуулж байгаа уур амьсгалын COP уур амьсгалын COP дээр одоо ажиллаж байхад бол тухайн үед бол 40 мянгаар хүн одоо тэнд ирж ирсэн. Тэгээ ийм олон хүн угаасаа ирж байгаа учраас аялал жуулчлал нь давхар ингээд эдийн засгийн үр өгөөчтэй ингээд ажиллаад одоо жишээ нь зочид буудлын зардал нь гэхэд дангаараа хувийн хвшилтэд 100 сая долларын одоо юу оролцсон багт шинэ тий. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ яг зардал нь ямар зардлаар энэ COP хурлыг зохион байгуулад ямар хэмжээний үр өгөөжийг бид нэр хүлээх боломжтой вэ? За мэдээж зардлын хувьд бол ярих нь зүйтэй. Ард иргэдийн хувьд бол одоо анхааралтай хянжих нь бас зөв хэрэг. Үндсэндээ энэ хурлыг Монгол улсад зохион байгуулах шийдвэрүүд тухайн үед гараад за 2025, 26, 27 оныг дамжуулаад Монгол Улсын засгийн газар, Монгол улсын төсөвтөр бол 301 тэрбум төгрөгийн төсөв тавьсан байдаг.
За эндээс яг бодит ажлууд маань хийгдээд нэг 52 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад одоо 250 орчим тэрбум төгрөгөөр энэ ажлууд маань одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд ингээд хийгдэж байна гэж болох хэрэгтэй. Ганцхан жилийн төсөв биш. Урт хугацаанд бас бэлтгэл ажлууд явуулж ирсний бас нэг илэрлэл нь нөгөө. За мэдээж энэ хэмжээний зардал гарч байгаа. Энэ зардал юунд хүрээд байна? Энэ хурал ер нь хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг асуудлууд гадуур их байгаад байгаа шүү. Яг энэ дээр би бас тодорхой тайлбар ярмаар байгаа. Ер нь бол яг энэ дэлхийн нийтэд тулгамдаад байгаа газрын дороотлол сүжилт гэдэг асуудал бол ганцхан Монгол хүний юм уу Монгол иргэний асуудал биш. Одоо энэ хуран цуулж байгаа 197 улсын засгийн газрууд энэ санаа зовоод энэ конвенцэд нэгдэн орсноор цаашид бид нэр урт хугацаанд дэлхийн дээрх энэ амьдралыг яаж урт хугацаанд авч үлдээх вэ гэсэн үндсэн зорилготой. Тэгэхээр энд бас Монгол улс тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж санаа зовж ийн гэдгийг бас харуулж байгаа нэг хэлбэр. Нөгөө талдаа энэ гаргаж байгаа хөрөнгө оруулалт маань өөрөө дэлхийн нийтэд тулгамдаад байгаа цөлжил болон газрын дороотлын асуудлыг шийдэхэд томоохон хэмжээний эрг нөлөөлөлд гарах үр дүнгэл авчирна. За мэдээж яг Монгол улс хийхгүй өгвөл хий гэсэн улсууд маш их байгаа хүслүүдээ гаргадаг. Тэгээ яагаад Монгол улсууд хийх болж байна вэ? Монгол улсын нийт газар нутгийн 77.9% нь цөлжсөн. Яг цөлжилтүүд биш. Газрын дороотлын шинж тэмдэг илэрчээд байгаа. Тодорхой хэмжээнд газрын дороотлолд орцсон. За энийг цөлжилт гэж ярихаас илүү газрын дороотлол гэж ярьдаг. Тэгээ land degradation. Тэгэхээр яг нэн дороотцсон бол нэг 22% таа баг. Энэ бол яаралтай нөхөн сэргэлт хийх шаардлагатай. 77% гэдэг бол одоо л яаралтай эртхэн арга хэмжээ авахгүй бол нэн дороотой шүү гэдэг шинж тэмдгүүд гарчаад байгаа юм шиг баггүй юу. Тэгэхээр яг энэ цаг үед Монгол улсад энэ дэлхийн томоохон хурал болж байна гэдэг бол бидний хувьд бас томоохон боломжууд гарч байна. Эргээд энэ дээр Монгол улс зөвхөн Монгол улсаар хязгаарлагдахгүй дэлхийн нийтэд тулгамдаад байгаа энэ газрын дороотлолтой томоохон хэмжээний хөрөнгө оруулалт асуудлуудыг гаргаж ирэх нь өөрөө бидний хувьд асар том ач холбогдолтой. Тэгэхээр Монгол улс болвол одоо дэлхийн нийтийн урдч төр бид бол энэ газрын дороотлол зөвжилтээр анхаарал тавьж анхааралтай дэмжлэг үзүүлж явж байгаа шүү гэдгийг бас тунхаглан зарлж байна гэсэн. Энийний хүрээнд бол одоо маш олон бас Монгол улсыг мэддэг болж авч байна те. За түрүүн та бас асуулаа энд ирж байгаа 197 улсын одоо өнөөдрийн байдлаар бол бүртгэлийн тоо одоо 20,000 гаруй авчирсан явж байна. Тэгэхээр энэ 20,000 гаруй хүмүүс за зүгээр дунджаар л өдөрт $300 зарна гэж бодъё те. Зочид буудал, хоол, хүнс, худалдан авалтууд те. За такси унаа гэдэг маш олон зүйлүүдээр мөнгө өргөн тодорхой. За өдрийн $300 тооцоход 20,000 хүний $6 сая болно. 14 хоног тооцоор хэдүүлэх юм мэдээж нэг 80 орчим сая доллар болж байна. Энэ нэг 200-аас 300 тэрбум төгрөг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний бас хөрөнгө оруулалт хувийн хвшлийнхандаа оруулж ирж байгаа. За мөн энэ бүтээн байгуулалтыг хийхэд Монгол улсын 19 аж ахуй нэгж энэ бүтээн байгуулалтад оролцож явсан. За энэ утгаараа бас энэ аж ахуй нэгжүүдийг дэмжиж байна. За энэ delegation pavilion буюу одоо засгийн газруудын өөрсдийнх нь барьж байгуулж байгаа засгийн газрын бүүтүүд байна. Энэ бүүтүүдийг барихад бол нийт 6.5 тэрбум төгрөгийг 15 аж ахуй нэгж одоо барилгын ажлыг нь гүйцэтгэсэн байна. Тухайн засгийн газрууд өөрсдөө төлбөрийг гаргаж байна. Гэх мэтлэн ингээд эдийн засгт оруулж байгаа эрэг нөлөөллүүд маш их байгаа. Та энэ гадны дотоодын байгууллагуудын одоо компаниудын оролцоонуудыг бас үзэгчид маань бас мэдээлэл өгөөч. За энэ бүтээн байгуулалтыг хийгээд нийт 21 компани орсон байгаа. За 21-ээс нэг нь Францын компани буюу одоо энэ том байшингуудыг барьсан нэг компани байна. За доторх тоног төхөөрөмж үйл ажиллагааг хийж байгаа 2 хэд компани байгаа. За үлдсэн 18 компани дандаа Монгол компаниуд байна. За ингээд энэ компаниуд бүгд хамтраад энэ том бүтээн байгуулалтыг бас хийж чадлаа. Бид нар бол үндсэндээ барилгын ажил яг 5 сарын ихэр эхэлсэн. 4 сарын сүүлээр анх одоо газар гэсээ тавар болоход барилгын ажил эхэлсэн. За өнгөрсөн 3 сарын хугацаанд бас ийм том бүтээн байгуулалтыг дийлэнхийн Монгол компаниуд бас хийж чаддгийм байна гэдгийг харлаа. За түүнээс гадна энэ КОП хурлынаас гарах үр дүн хөрөнгө оруулалтууд юу байх юм бэ гэж суугаад байгаа. Тэгэхээр бид нар энийг бас тодорхой салгаж ойлгохгүй бол мэдээж энэ шууд утгаараа оруулж байгаа эдийн засгийн нөлөө сая би ярьлаа тийм ээ. Тэрнээс гадна Монгол улсад тулгамдаад байгаа энэ асуудал дэлхийн нийт тулгамдаад байгаа асуудлыг бид нар ярих нь зүйтэй. Өнөөдөр зөвхөн Монгол улсын асуудлыг яриад бид нар байгаль орчныг ярих нь боломжгүй. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт, одоо экосистем, тэ биологийн олон янз байдал, цэвэрлэлт газрын дороотлолтой холбоотой асуудал төр хэл хязгаар гэж байхгүй. Өнөөдөр бидний тулгамж байгаа асуудал бидний хөрш орнууд бүр дэлхийн нөгөө талд байгаа Америк дэвч гэсэн тулгамдаад явж байна. Энэ дэлхийн нийтэд огцом ороод байгаа нуур амьсгалын өөрчлөлт гэдэг бол ганцхан улсаар хязгаарлаж яагаж болохгүй. Тэгэхээр бид энэ том үйл ажиллагаанд хамтдаа оролцож байна. Гэхдээ энэ дундаас Монгол улс юу хийх вэ гэж. Монгол улсын засгийн газар хүлээн авагч улсын хувьд step action agenda буюу тал хэрийн төлөвлөгөө гэдгийг танилцуулж байгаа. За энэ тал хэрийн төлөвлөгөөний дотор бол 3 том санаачлалыг гаргаж ирж байгаа. Нэгдүгээрт нь бол бэлчээрийн газар нутгийн санаачлал гэж. Бэлчээрийн газар нутаг яагаад чухал юм бэ?
Монголын хувьд бол бид бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай явсаар ирсэн цөөхөн улсын нэг дэлхий дээр байгаа. За үүнээс гадна Монгол улсын нийт газар нутгийн маань 70% нь бэлчээрийн газар нутаг байдаг. За дэлхийн нийтийн нийт газар нутгийн 50% нь бэлчээрийн газар нутаг байхгүй. Тэгэхээр энэ бэлчээрийн газар нутаг гэдэг болвол хүн амьтдын амьдрах, эрүүл амьдрах гол үндэс нь болчиход байна. Дээрээс нь энийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулж сэргээлтийг нөхөн сэргээлтийг үргэлж байн хийж явахгүй бол энэ газрын дараалал гэдэг юмас болж энэ дэлхий дээр амьд амьдрал байхгүй болох үйл гэдэг ирээдүйд санаа зовж байгаа энгийн л хог гэж байгаа тийм ээ. Тэгээ яг энэний өрөөнд бол Монгол улс бэлчээрийн газар нутгийн тэргүүлэх санаачлаг гаргаад энийг дэлхийн 197 улсууд маань дэмжиж орж ирээд ингээд энэ цаашдаа Монгол улсад болсон COP17-гийн бэлчээрийн тэргүүлэх санаачлаг бол Монгол улсын өв болж үлдэх. За энэ дээр бол хийгдэх маш олон арга хэмжээ хөтөлбөрүүд гарна. Төсөл хөтөлбөрүүд дээр зөвхөн Монгол улс гэлтгөө олон улсууд хоорондоо бие биендээ бас төслүүдийг хэрэгжүүлнэ. Яг бэлчээрийн газар нутгийн асуудал тулгамдаад байгаа одоо уугуул малчтад тулгамдаад байгаа асуудлуудыг олон улсууд шийдэх ажлууд энэ чинь хийгдэж явна л гэсэн үг байхгүй юу? За мэдээд ийм болно. За хоёрдугаарт нь бол газрын дороотл сүлжлтийг ярихад бол ус ярихгүй байх ямарч боломжгүй. Ус газрын менежментийн асуудлыг ярьж байна. За яагаад усны асуудал маш чухал вэ гэхээр дэлхийн нийтэд тулгамдаад байгаа унтны цэвэр усын нөөц багасж байна. За энэ үед бол бид нар усан дээр ямар арга хэмжээ авах вэ? Хэрэглээний ус буюу одоо энэ аж үйлдвэрлэлийн хэрэглээндээ бол гадарган усыг ашиглая. Энэ борооноос орж иж байгаа усыг ашиглая. Хиймэл нуур хөв цөөрөн байгуулъя. Ийм төслүүдийг хэрэгжүүлье гэдэг нь санаачлалууд явж байгаа. За гуравдугаарт нь бол байгаль суурьсын шийдэл буюу одоо байгалийн тархмал их усруудыг ашиглаад техник технологитой холбосон доктортой хөгжлийг хөгжүүлэх одоо энэ нар салхины станцууд те цахилгаан станцууд, усан цахилгаан станцууд гэх мэт төслүүдэд бид нар хөрөнгө оруулж байж одоо дэлхийд тулгамдаад байгаа нүүрслийн уур амьсгалын өөрчлөлтийг гол бий болгоод байгаа нүүрслийн хэрэглээг бууруулж чадах юм байна гэдэг ийм л гурван шийдэл. За энэ нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын конвенц 3 конвенцуудыг нэгтгэсэн тийм төлөвлөгөө гарч байна гэж ойлгоход бол болох үү? Энэ гурван шийдлийн өрөөнд бол Монгол улс төр хувийн хвшлээс саналуудыг хүлээж аваад нийт 298 төсөл хөтөлбөрийг танилцуулж байгаа. Энэ төсөл хөтөлбөрүүд маань одоо энэ цуглаад байгаа 197 улсын засгийн газрын төлөвлөгөөс гадна хөрөнгө оруулагч нар, бизнес эрхлэгч нар, төрийн бус байгууллагууд, иргэний нэгэн байгууллагуудаас хөрөнгө оруулалтыг татаж авах одоо боломж нь бидэнд бол нээлттэй байна гэж хэлж байгаа тийм. Та түрүүн бас нөгөө гадаргын усыг ашиглана гэж ярьлаа тийм. Түрүүн одоо энд малчтын төлөөллөлтөд бид нар бас уулзлаа л да. Тэгээ малчтын төлөөлөл COP-ууд ер нь миний ихний асуулт болохоор одоо энэ малчтын төлөөллүүд нэгдүгээр COP-д хэрэг оролцож байна. Яагаад тэгэхээр одоо Монгол улсын зүгээс яг энэ зохион байгуулагч орон гэдэг үүднээсээ бэлчээрийн одоо энэ мал аж ахуй дээр нэлээд их анхаарал хандуулж бас тэргүүлэх зорилго болгож тавилаа шүү дээ тийм COP-ийн хувьд. Тэгэхээр зэрэг энэ одоо тэргүүлэх зорилго нь тийм байгаа юм чинь мэдээж хэрэг малчтын санал хүсэлтийг бас маш сайн хангаж байж олон улсын хэмжээнд тийм ялангуяа Монгол зохион байгуулж байгаа учраас Монгол малчтадаа мэдээлэл хүргэх тал дээр одоо манай засгийн газар яаж ажиллана? Тийм яг маш зөв асуулт байна. Түрүү ингээд бэлтгэл ажиллагаад ярихаар зөвхөн барилга байгууламжийн асуудлыг түн болгоо ойлгоод байна. Үндсэндээ бол бодлогын төвшөнд энэ COP урлаг зохион байгуулалттай холбоотой Монгол улсын 6 бүсэд бид нар бүсийн улсуудыг зохион байгуулсан. За үүнээс гадна яг малчид залуу иргэдийн залуу малчдын холбоо те уугуул иргэд гэж ярьдаг те энэ уугуул иргэдийн холбоодуудтай хамтраад олон улсын байгууллагатай хамтраад нийт 19 төрлийн арга хэмжээ бид нар зохион байгуулсан байна. Он цагийн хувьд хизэнээс одоо за энэ өнгөрсөн хавраас ахуулаад тийм за ингээд энэ хурлууд маань зохион байгуулагдаад үүнээс гарсан үр дүн Монгол Улсын шинжлэх ухааны агттай түүний харьяа хүрээлэнгийн газрууд бүгднтэй хамтраад эрдэмтэн судлаачдаа хамтраад ер нь бидэнд тулгамдаад байгаа асуудал яг юундээс болоод байгаа. Энэ дээр бид нар энэ тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар шийдлүүд үр дүнгууд гарах юм бэ гэдэг дээр бас нэлээд маш нухацтай ажилласан эрдэмтийн зөвлөх багууд ажилласан. За ингээд зөвлөх багууд маань саяны саналуудаа хэлээд малчтынхаа дуу хоолойг оруулаад жишээ нь одоо бол энэ малчтад зориулсан бүр маш олон арга хэмжээнүүд энэ цэнхэр бүсийн хурлуудаар явагдана. За малчид өөрөө дуу хоолойгоо өргөнө. За ингэжээж бид нар олон улсын анхааралд энэ бэлчээрийн газар нутгийн асуудлаа бас танин мэдүүлэх ажлуудыг хийгднэ. За үүнтэй холбоотой бол томоохон арга хэмжээнүүд цаашгаа гарах гал гэж бодож байна. Засгийн газрын зүгээс бол тэгэхээр малчтад бол мэдээлэл хүргэхдээ бол хангалттай ажилласан гэж үзэж байна. Тийм ер нь бол нэлээд их мэдээлэлүүд хүргэж ажилласан байгаа. За мэдээж яг хуу олон нийтийн хувьд бол хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээллүүдийг аваад явж байгаа байх. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авахаас илүү хувь хүн өөрөө бид нар энэ хурлын зохион байгуулалт үүнээс гарах үр дүнг ямар чухал вэ гэдгийг ойлгох нь бидэнд
хэрэгтэй. Өнөөдөр бол яг хэвлэл мэдээллийн байгууллага за энэ захим орчинд гарч байгаа мэдээлүүд нь бол зөвхөн одоо энэ нэг хурлын зохион байгуулах дэд бүтцийн асуудалтай холбоотой байлаа тийм үү яриад байна. Гэтэл бодлогын төвшөнд бол бид цаашдаа дэлхийн иргэний хувьд бол маш том анхаарал тавихгүй бол өнөөдөр аюул одоо хаалган дээр хаалга тогшоод байна шүү л гэдгийг дэлхийн нийтлэл сануулад байна л та тийм. За тэгээд одоо Монгол улсын малчтын хувьд хамгийн их одоо хүндрэлтэй гэх юм уу да тий. Одоо нуур амьсгалын өөрчлөлт, цөлжүүлэлт, биологийн олон янз байдлын энэ 3 асуудал дээр нэмээд одоо уул уурхай гэдэг дөрөвдөг асуудал байна тий. Энэ бүгдээрээ нэмэгдээд одоо нэг дор ингээд цуглардсан байгаа газар нь одоо энэ говийн бүс нутаг байна л да тий. Энэ говийн бүс нутгийн малчттай ярилцахад бол тэдний хэлж байгаа одоо гол дэвшүүлж байгаа гол асуудал нь бол усны асуудал байсан тий. Бүгдээрээ худгаас ус авдаг. Тэр өнөөхдөө ингээд гүний усгүй болж байна гэдэг зүйлийг бол малчаад хилээд бол удаж байгаа. Тэгэхээр та түрүүн бас гадаргын усаа ашиглах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэ говийн бүс нутгуудад яг ямар арга хэмжээ авчин малчтад бэлчээрэн энэ дороотлоос сэргийлэх тэр боломжоор нь хангаж өгөх юм байсан. Би тэр үеэсэнтэй 298 төсөл хөтөлбөрүүдийг бид нар танилцуулж байгаа. За энэ дөрөв дотор бол нэг 220 орчим төсөл нь хувийн хөгжлийн төслүүд. За үлдсэн нэг 70 орчим төслүүд нь бол Монгол Улсын засгийн газар түүний харьяа байгууллагуудаас гарсан санаас хот байгаа. За энэ дотор Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх 4 төслийг өгч байгаа. Энэ тэргүүлэх 4 төслийн нэг нь бол буюу донг цагаан бургастай төсөл гэж явж байгаа. Усны төсөл. Үндсэндээ бол говийг усчлах төсөл. За үүнээс гадна 333 нуур хөв цөөрөн байгуулах төслүүд бас явагдаж байгаа. Гэгмэжлийн энэ төслүүд дээр гадны хөрөнгө оруулалтууд орж ирээд тухайн төслүүдийг говийн бүс нутгууд руу хэрэгжүүлэх нь өөрөө том одоо цөлжит болон газрын дороотлыг бууруулах том алхам болох юм. За хоёрдугаарт нь бас түрүүн та ярьлаа. Уул уурхайн компаниуд гэж Монгол улсын эдийн засгийн үндсэн суурь бол уул уурхай болсон. За уул уурхайгүй уус гэж юу н байхгүй. Уул уурхай хэрэгжилж уул уурхайн бүтээгдэхүүнээр одоо өнөөдрийн бидний хөгжил дэвшил хамтдаа явагдаж байгаа гэдэг бүгд төлөөлөмжширж байгаа. Гэхдээ уул уурхай хариуцлагатай баймаар байна. Дээрэс нь уул уурхай хэрвээ одоо байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг нейтралити буюу баланслуулаад нойлуулах асуудлыг ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг 7 сарын 3-ны өдөр Blue Sky Dialogue гэдэг арга хэмжээ бид зохион байгуулсан. За энэ дээр уул уурхайн бүх компаниудыг оролцуулаад уул уурхайн компаниудын амлалтуудыг явж байгаа. За тухайн диалогоос гарсан үр дүнд өнөөдөр энэ 8 сарын 25, 26 буюу ус газрын өдрүүдэд уул уурхайн компаниуд маань өөрсдийн амлалтуудыг өгнө. За энэ дээр бол дийлэнх нь усны төслүүд орж ирж байгаа. Гэдэг нь бид нэр одоо говийн бүс нутагт Монгол улсын баг говийн бүс нутаг бол хамгийн их уул уурхайтай хэсэг байгаа. Энэ дээр бол бас усны томоохон төслүүд орж ирнэ. Одоо энийг бас зарлж болохгүй байна. Ягаад тэгэхээр яг тухайн өдрөө зарлагдах ёстой юмыг тийм тухайн өдрөө зарлагдах ёстой юмыг бас төрүүлээ зарлах нь бас ерөн зөрүү ёс зүйн болохгүй байгаа. Яг тухайн зарлах байгаа хувийн компаниуд бол ийм амлалтууд өгөө явж байгаа. Монгол улсын зүгээс бас энэ говийн бүс нутгуудыг усаар одоо хангах төслүүдийн санаачилгууд бол явж исэн тий. Өмнөх одоо засгийн газрууд дээр Бат Эрдэнэ сайд байх үед бол жишээлх юм бол хөхмөр төсөл гэдээ явж исэн санагдаж байна. Тэгэд энэ төслүүдийн уялдаа холбоо одоо яг хаана явж байгаа вэ? Дараагийн засгийн газар нь одоо ингээд шинэ сайттай болонгуудаа тэрийг цацлаад яваад байна уу? Эсвэл үргэлжилж байна уу? Энэ тал дээр мэдээлэл өгч. Тэгэлгүй яг мэдээж бид нэр усны асуудал бол маш эмзэг асуудал, ерөнхий политик асуудал руу орчдөг. Урд хойд хоёр хөршийн маань бас асуудал өндөгддөг учраас усан дээр бол бид нар маш онцгой анхаарахгүй болохгүй. За тэгээд мэдээж өмнөх засгийн газруудын барьж байгаа бодлогууд бол тухайн засгийн газрууд нь өргөлүүлээ явж байгаа. За өмнө нь хийсэн одоо маш олон төслүүд явагдаж байгаа. Энэ дээрээс бид нар боломжтойгоор нь хамгийн түрүүнд буюу одоо энэ онг цагаан бургастай төслийг бол явуулах нь зүйтэй байна гэдэг шийдвэрүүд гарсан. За энэ шийдвэрийн өрөөнд бол одоо техник эдийн засгийн үндэслүүд нь бэлэн болсон. За яг энэ цаг үед Монгол улсууд энэ COP17 буюу зөрчил тэмцэх конвенцийн байгуулалт болж байгаатай холбогдуулан бид нар энэ дээр бас олон улсын байгууллагуудыг хамтруулъя, хөрөнгө оруулалтыг хамтруулж хийх нь зүйтэй байна. Дээрээс нь уул уурхайн компаниуд өөрсдийнхөө contribution буюу одоо оролцоог бас энэ дээр хангах зүйтэй гэж үзэж байгаа. За одоо эргээд копийнхоо одоо ирсэн төлөөлөгч нарын талаар бас нэг асуулт асууя л да тий. Одоо энд бэлчээртэй холбогдлолтой бэлчээрлэж амьдардаг малчдын төлөөлөл бол нэлээд нэрсэн харагдаж байна коп дээр. Ялангуяа энэ Африкийн төвийн улсууд ер нь энэ конвенцийг анх бий болгоход үүсгэн бий болгоход бол нэлээд нөлөө үзүүлсэн газар чи одоо Африк төвийн улсууд байгаа тийм. Энэ улс орнуудын ер нь бэлчээрлж байгаа энэ мал аж ахуй эрхэлж ингэж амьдардаг энэ хүмүүс монголчуудад одоо тулгамдж байгаа асуудал хоёр нэг
харагдаад байна л да. Тэгээ бүгдээрээ яг адилхан асуудалтай нүрт тулцсан. Тэгэхээр энэ нь олон улсад ер нь ингээд энэ бэлчээрийн асуудлыг ингээд дэлхийн хэмжээнд авч үзэхэд одоо бүх улс оронд бол тийм малаж хууль байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ асуудлыг яг дэлхийн хэмжээнд авч үзэхэд энэ COP-оос ямар шийдвэр гарч иж үнийг яг дэлхийн энэ үнэхээр том асуудал юм байна гэж хүлээж авах юм шиг. Энэ дээр яг ямар шийдвэрийг би дуршиж мэдэхгүй. Ягаад тэр нэг юм байгаа. Энэ 2026 он бол нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол Улсын санаачлахаар Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар бэлчээр болон одоо уугуул малчтын жил болгоо зарласан. За энэний хүрээнд бол Indigenous People буюу уугуул иргэдийн холбоо анх удаа цөлд болон газрын дорооттой тэмцэх конвенц дээр анхныхаа форумыг хийж байгаа. Энэ дээр бол 380 орчим одоо олон улсын одоо малчд маань ирсэн. Дээрээс нь Монголын малчд ороод ингэ явж байгаа. За энэ хурлын үр дүнд юу хийх вэ гэхээр цөлд 180 олон улсын малчд. Тий. Цөлд болон газрын дорооттой тэмцэх талуудын 17 дугаар баг хурал дээр албан ёсны форум болж бүртгэгдээд энэ форумоос гарсан санаачлалуудыг тухайн 197 улсын төлөөлөлд хэлэлцэнэ. Үндсэндээ хурлын зохион байгуулалт яаж явдаг вэ гэхээр одоо Монгол Улсын их хурлд шиг зохион байгуулалтанд явдаг. Тухайн бүсүүдийн хороодууд хуралдаад хин хэнийг ямар асуудлыг хилцүүлэх вэ? Хэлцэх асуудлуудыг урьдчилж хэлцдэг. Бүс нутгийн төлөөлөлд одоо энэ өнөөдөр болж байгаа энэ A, B, C, D зонд болж байгаа хурлууд бол дандаа энэ бүсийн хурлууд явагдаж байна. Одоо ингээд зогсоолойгоо бүгд хуралцааж. Эндээс гарсан шийдвэрүүдээр нэгдсэн хурлын тагамд оруулж шийдэл гаргадаг. За нэг онцлог нь юу гэхээр энэ конвенцийн 197 улсын төлөөлөл 100% хүлээн зөвшөөрж, бүгд 100% хүлээн зөвшөөрж конвенц батлагддаг тийм ээ. Конвенцийн шийдвэрүүд гардаг. Гарсан шийдвэрийг тухайн конвенцэд нэгдэн орсон улсууд бүгд 100% дагаж мөрдөх үүрэгтэй. Тийм учраас энэ хэлэлцээрүүд маш амархан хэлэлцээрүүд бол биш. Маш олон одоо давааг давж хилцээ хийгдсэний үр дүнд шийдвэрүүд гарна. Маш олон буултууд Маш олон буултууд тэгдэж тэгдэн, маш олон золиосууд гарна те. Маш олон хилцээрүүд бие бинийгээ ятгалгууд гарна. Ингэжээж энэ шийдвэрүүд гарна. Тэгэхээр энэ дунд одоо уугуул иргэдийн холбооноос гарч ирж байгаа форум тавьж байгаа асуудлууд нь дийлэх нь юу байдаг вэ гэхээр өнөөдөр энэ аж үйлдвэржилтийн үе ихсэнтэй холбоотой хөгжингөө улсуудын үйлдвэржилт их байгаатай холбоотой энэ дэлхийн долларлыг үүсгэж байгаа нүүрс хүчлийн хий агаар малын дотор юм хийг үүсгэж байгаа. Энэ нэргээд малчтад тулгарч байгаа гангийн асуудал байна. Зөвхөн газрын дороотлын асуудлыг гаргаж байна. Тийм учраас хөгжингөө улсууд өөрсдийнхөө одоо нүүрслийн карбон буюу нүүрслийн хий үйлдвэрлэж байгаа хэмжээтэй тэнцвэж хөрөнгө оруулалт мөнгөн дүнгийг бусдгүй тусламжуудыг яг толгомдоод байгаа орнуудад өгөхийг шаарддаг. Гэтэл нөгөө талдаа хөгжингөө улсууд маань бид тэрийг хүлээн зөвшөөрж байна, тийм ээ? Нүүрслийн хий гаргаж байгаа. Гэхдээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бид энэ зөрөөс маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын үр дүн хаана байна гэдэг ийм жишээ над зүгээр энгийн жишээ авахд ийм толгомд асуудлууд тулгарч байгаа. За энэ бүхнийг хэлэлцээд бүх талууд нэгдсэн байр суурьнд хүржээж шийдвэр баталгаажиж аламждаг. Ийм л зүйл. Тэгэхээр яг одоо энийг ямар үр дүн гарахыг би бас хэлж мэдэхгүй байна. Монгол улс болвол зөвхөн энэ 197 улсын нэгээр өөрийнхөө санаачлалуудыг хэлнэ. Өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Ингээд үлдсэн 196 улсуудтайгаа хамтраад шийдвэрээ гаргая явна гэсэн. Тэр нь бас эсрэгээрээ нөгөө нэг улсуудынхаа одоо байр суурь эцсийн одоо шийдвэр нь бас төдий чинээрээ бас сул болдог тий. Одоо буулт хийсээр байгаад. За ойлголоо. Өнөөдөр бидний урилгыг бас хүлээн авч ярилцсан студид маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд 8 сарын 28-нд дуустал Тэнгэрлэг зэр бид нар шууд амжуулалтаа хүргэнэ. Тэгээд бидний мэдээлэлтэй бас хамт байгаарай гэж танаас хүсье. Маш их баярлалаа. Та бүхнийг бас одоо олон нийтэд энэ хурлаас гарч байгаа үр дүнгууд зөвхөн цэнгэр бүсгэлтгүй Монгол улсын хэсэг болох ногоон бүсээс гарч байгаа хэлэлцээрүүдийн үр дүнгууд, хөрөнгө оруулалтууд бүх мэдээллийг бас олон нийтэд нээлттэй өгөөж хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ бид байгаль орчин уур амьсгалын дэд сайд мөнх тамиртай ярилцлагыг хийж та бүхэнд хүргэлээ. Ингээ COP17-гийн шууд амжилт үргэлжлэн та бүхэнд хүргэсээр байх бол.